Сайн мэцхан үзэгчтэй Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр манай студид Монгол Улсын онц хүүгэд бүрэн эрхтэлчин сайд соёлын гавьяа зүтгэлтэн түүхийн ухааны доктор профессор Ноён Захилгаангой хүрэлцэн ирээд байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа, өдрийн мэнд. Сайн өдрөөч. За тэгэхээр Захилгаангойг одоо монголчууд нийтээрээ мэдэх байхаа. Таныг одоо олон хүн дипломатч гэж хардаг байх. Нэг хэсэг нь орчуулагч гэж хардаг байх. Нэг хэсэг нь бүгд найрамдах Монгол Ард улсын үед намын төвөөрөнд ажиллаж исэн том дарга гэдгээр нь мэддэг баг. Тэгэхээр миний хардгаар та бол одоо жишээлбэл олон зүйлээр их олон салбарт ажил зүтгэж яваа хүн юм болов уу гэж анзаарэгддэг. Тийм ээ. Гэхдээ би ч голд багш шүү. Тийм бас багш. Би хөдөө 5 жил ажилласан, их сургуульд 5 жил багшсан. Бас чимгүй те 10 жил. Тэгэхээр одоо Монгол улсын дипломат албаны дээд цол онц хүүгэд бүрэн эрхтэлчин сайд цолтой. За мөн одоо Монгол улсын өмнөд төрш бүгд найрамдах Хятад улсад 7 жилийн турш дэлчин сайдаар ажиллаж ирсэн гэдгээр чинь ч юм уу хүмүүс мэдэх баха. Сүүлийн үед та харин орчуулгын ажил руу, бүтээл төрүүлийн ажил руу, утга зохиолын ажил руу их орцсон юм шиг харин тийм анзаарэгдэв байгаа. Тэгэхээр би чинь Монгол улсын их сургуулийн орчлын анги төгссөн байхгүй юу. Тэгэхээр орчлын багш байхгүй юу та уг нь. Тэгэхээр тэрнийгээ төвшөө дараа нь яг нь ажил албаны ирэхээр англиар одоо уншаад байдаг болчихсон. Бичдэгч бас сайхан тэр энэ хоёр нэг жаахан одоо нийлээд ирэхтэйгээ зэрэг юм орчуулмаар санагдаад. Яагаад гэвэл орчуулмаар санагдах нь бол бас нөгөө би чинь Ерөнхийдийн 3 ном биччихлээ өөрөө. Түүхийн 3-4 ном биччихлээ. Нийтлэл мэтлэлийн бол мэдээ одоо юм ингээд нийтдээ нэг 30-40 юм бичсэн хүн номчлоо. Тэгэхээр одоо орчуулга хийж болох юм байна гэдэг ийм санаа нэгдүгээр. Хоёрдугаарт бол би чинь өөрийнхөө нөгөө мэрэгжлийг үндсэн мэрэгжлээ төшгөлж штэ. Орос хэлний багш. Орос хэлний багш гэдэг. Тэгэхээр та сүүлд Монголд анх удаа эртний одоо хүн төрөлхтний төвхөнд бас тодор тэмдэглэгдэх те. Илиада Одиссей гэж хоёр том хөлгөн туйлсыг орчуулсан байсан. Тэр хоёр маань одоо бүр төрийн шагнал авах хэрэгтэй гэдэг санаанууд төрөл гараад ирэх шиг байна лээ. Тэгэхээр их одоо жишээлбэл та ямар бүтээл дээр ажиллаж байна? Тэгэхээр шүү дээ. Илиада Одиссей хоёр бол одоо энэ тоолдын өмнөх 7 дугаар зуунд бичигдсэн гэж байна шүү дээ. Хомер гэдэг агуу их юм. 2800 орчим жилийн өмнө гэсэн. Тэгэхээр чи одоо 3000 жил болно үстэй. Одоо чи 24 дугаар зуун. Тэгэхээр 7-ны бүтээл зэрэг чи тий. 1-р зуун гэхээр тий. Тэгэхээр чи бараг 30-аад 3000 жил болох гэж байна. Тийм нөхцөд одоо тийм зохиол бичт юм байж байгаа. Тэгээд өшөө нөгөө Хомер гэдэг хүн чинь домгоор бол сохорно шүү дээ. Сохор хүн тэр одоо 60,000 шат шүлгийг жижлэл яриад байх уу? Тэр үед одоо бичдэг байжээ гэж бодохтой зэрэг чинь бараг цаасгараагүй шүү дээ. Тийм шүү дээ. Баруун бол ялангуяа байхгүй. Тэгээд одоо нөгөө грекч одоо эртний соёлтой орон бодготгон зэрэг тусгай институт ажиллаад л ингээд тэр хоёр том туйлсын нэмэгдгээд тэгээд олон улсын хэмжээнд одоо гаргачихлаа л. Ер нь одоо Илиада Одиссей хоёрыг орчуулаагүй хөгжингүй орн нэгж байхгүй байна. Одоо тэр орны соёлын үзүүлэлтч үзэгддэг юм л да. Дэлхийн 100 шилдэг номны ороод оронд байт юм байл. Тэгээд энийг одоо нэг бүтэн Монгол түмэндээ хүргэе гэсэн сэтгэлээр хийсэн. Чи сая юу болоо да төрийн шагналд энэ төсөж байгаа гэдэг. Тэр нь үний юм л да энэ одоо зохиолчдын эвлэл, орчуулагчдын эвлэл, соёлын яам, гадаад харилцааны яам, оюуны өмчийн газар энэ төр гэдэг ийм олон газрууд одоо 21 оны төгсгөлөөр одоо дэвшүүлсэн байна. Энэ тухайд одоо үндэсний телевиз 2 удаа, соёлын телевиз 2 удаа, за юу 25 дугаар сууг одоо нэг удаа бүтэн цагийн централ телевиз бүтэн цагийн аюур өвтрийн 200 ингээд яасан. Тэгээд би одоо мэдээд яах вэ?
энэ хүмүүс ингээд одоо энэ цолсон байна, ахын зүйтэй байна, юм тиймгээд ингээд энэ одоо зохиолч сэтгүүлч Баасан сүрэнгийн бичсэн нэг ном байна. Чамд дурсагч. Оо за. Цаа баярлалаа. Шүүмж байна лээ. Таны номны шүүмж маягтай юу? Тий, шүүмж байна лээ. Тэгээ аятайхан. Шүүмж гэдэг чинь одоо зохиолыг хөгжүүлдэг ганц юм тэр гэдэг байгаа үстэй. Тий. Тий, хөгжих ёстой. Одоо бол яг нэг үргэлжлүүд Илиада Одиссей гэхдээ зэрэг чинь бол гректэй мэ. За тэгээ хүн төрлөختний бол одоо эртний дэлхийн эрхний түүх гэж одоо бидний үед заадаг хичээл заадаг байснаар бол юу шүү дээ. Грек Ромын түүхэл заадаг. Тий. Ром гэхэр Итали үстэй тийм ээ. Тэгтээ зэрэг чинь би Алигери Дантигийн Тэнгэрлэг төгс гэдэг 3 судартай ийм том юмыг барьж аваад бас хөлгөнхтэй уншил да. Бас шүлгэлсэн зохиол. Тэгтээ бас юу юм ялгаатай юм. Юу бол Илиада Одиссей хексаметр гэдэг ийм 6 цогцолттой шүлэг. Гаантэгийнх бол Терцина гэдэг 3 шатаар бадгалсан ийм зохиомжтой 3 там Деважин ариуслын орн 3 хэсгээс бүрдэн өөрөөр 3 судар биелсэн. Тэгээд бүлэг бүрэн ном болгоно 33 бүлэгтэй. Би хайлан гэдэг юм да нэг хөлгөн туйлж учраас хайлах хэрэгтэй. 34 хайлан болгоно ийм 3-3-аар шатаар ингэж явсан. Ийм сонин бүтцтэй зохиол. Ер нь бол адал явдал. Би зүгээр энэ хоёр дээр зүгээр Монгол уншигчтай энэ танай телевизүүд өргөн олон нийтэд хүрдэг телевизээс нэг өөрийнхөө нэг ойлгоцыг хэлчихв. За. Тухайд би Илиада Одиссей хоёрыг бол би жангартаа их төслөж боддیں۔ Тэгээ манай жангар ер нь яг хэдийд үтсэн болоо. Бас цаг хугацааны хувьд ч гэсэн бас тийшээ явах байх шүү. Тэгээ тооллоос өмнө л ер нь гараад ингээд баяжаад яваад байсан болов гэж боддیں۔ Жангарыг. Миний мэдлэг бол их бага юм л да. Би юу тангадын галсан аваргынхаа одоо гаргасан Монгол жангар гэсэн 3 батийг л мэдтий. Тий. За манай би бол алтан нутгийн хүн учраас манай алтайхан чинь их туйлж, их үлгэрч усууч шүү дээ. Багасаа мэлээ тийм үлгэрүүд сонсоод байсан. Тэгсэн чинь дараа нь одоо жангараа уншихтай зэрэг дандаа жангарыг үлгэрүүд байсан байл шүү дээ. За нэг тийм юм. Хоёрдугаар нь бол шүү дээ. Илиада Тэнгэрлэг туйлж болохтой зэрэг хэдийгээр одоо тийм там Деважин энтергээд одоо ийм сонин зохиомжтой ч гэсэн яг үүндээ бол эртний дэлхийн дахны Ромын буюу Италийн түүх. 13 дугаар зуунд өчгдсөн. Нууц төвчтэй. Тэгтээ зэрэг чинь тэр улсын одоо түүх гараад ингээд байгаа болохтой зэрэг нууц төвчтэй адилхан. Тэгээд бүтээгдсэн цаг хугацаа ус таарч байна. Ийм. За ийм л оролдож байгаа хүн байгаа юм да. Тий. Тэгэхээр яг хоёлаа өнөөдөр ярилцъя гэж урьдсан сэдв болно. Монгол улсын гадаад харилцааны шинтгэл гэж ярьсан. Гэхдээ яг би одоо таныг орчуулгын их тийм өмнө нь хийж байгаагүй том бүтээлийг хийж байгаа, бүтээлүүдийг хийж байгаа хүний хувьд бас нэг орчуулагчийн хувьд нэг юм асуух гэдэг юм л да. Манай залуучуудын дунд юм олонний дунд хүн хэл мэддэг л бол орчуулга хий чинь гэдэг нэг тийм ойлголт байгаа шиг байдаг. Одоо англи хэлтэй л бол англиас монгол руу асуудалгүй орчуулчихна гэж. Ер нь орчуулга хийхэд их хэлээ мэдэх нь чухал байд юм уу, цаад хэлээ мэдэх нь илүү чухал байд юм уу? Аль нь илүү чухал? Би бол биш дээ. Би миний хувьд бол байна. Гэхдээ цаад хэлээ мэдэх нь бол мэдээж ойлгомжтой. Миний хувьд одоо гарч байгаа орчуулгууд энтрийг одоо бас хардаг л да. Тэгэхээр монгол хэлээр мэдмээр байна. Хамгийн гол. Би ер нь эцсийчтэй шүү. Би энэ хоёрыг хийснээр би одоо тэр даад хэлээр мундаг байгаа гэдгийг үзүүлэх гэж байгаа биш. Айгүй л бол би монгол их хэл маань ийм юм шүү гэж одоо уншсан залуучууд тэгж ойлгохоос айгүй бол бас
зарим нэлээд олон тохиолдолд бол одоо нэг их Монгол хэдний хуучирсан үгнүүд энэ тэрийг бас тийм жамаргүй байж мэдэн шүү. Ингэж боддیں۔ Тэгтээ ер нь эцсийн эцэст Монголд тэгээд биш үү? Тэр одоо тамд явж байгаа, тэр деважид явж байгаа юм чинь тэр үеийн сэтгэлгээний тэр улсын тэр дутаг орны сэтгэлгээний юмыг өөрийнхөө Монгол сэтгэлгээ, Монгол үлгэр туульс нөгөө Монгол чинь ийм сайхан үлгэр туульсын орн шүү дээ. Тэгтээ бүр гөлгөн их туульсын орн шүү дээ. Манай чинь судлаачид бараг 200-аад туульстэй гэж ярьдаг байлаа шүү дээ. Би зүгэн мэдэхгүй л дээ. Тэгтээ одоо нийтэд дэдгэрсэн одоо туульсуудаа бол гадралдаг учраас би бол тэр сэтгэлгээр өгөөд явуулах гэсэн гэж. Тэгээ өөрөөр туульсын чинь бол хөлгөн их туульсын чинь бол одоо нэг аялгуудын хэлэх хэрэгтэй байж дээ. Саяаманда чөө навчаа сая дэлгэр чөө гэдэг ингээд явах хэрэгтэй шүү дээ. Тийм хөг аясан тэгтээ нөгөө цаамтанд яаж зохиогдсон байна тэр чинь байна уу тэр хексаметр байна уу тэрүнд нь бас баригдсгийгээд тэгээд тэгсэн мөртлөө монголоор одоо уншигт гарна гэдэг юм да. Тэгээ монголоор унших нь чухал гэсэн. Энэ дадманд биш үү? Ингээд сайхан утгаскол яриагаар хэлчихээд гадаад харилцаа руу орлого яах вэ? Би их шүү одоо юу гадаад харилцаагаа орохоос өмнө би Яруу найргийнхаа нэг номыг задын чулууны хач. Задын чулуу гэж нэг говьд нэг чулуу байдаг. Хагалгатай зэрэг ус гардаг. Ус гарахтай зэрэг нь тэнгэр агаар борооцуулдаг, шуургачулдаг, цасчулдаг гэдэг. Ингээд хуучны үлгэрүүд зад тавина энэ төр гэдэг. Зөв. Тэгээд ханда миний сэтгэлийн зад дууссан болов гэж бодоод байна. За баярлалаа танд. За би одоо гадаад харилцааны тэгтээ би өөрийнхөө номыг барьж агаад. Тий, одоо яг таны гарт өргөж байгаа ном бол Монгол улсын гадаад харилцааны шинтгэл гэж одоо 1990 оны өөрчлөлтийн дараах манай гадаад харилцааны салбарын одоо шинтгэлийн талаар өгсөн ном. Манай би өөрөө Монгол улсыг сургуулийн олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Манай сургуулийн оюутнуудын хувьд бас их тийм чухал сурах бичиг байдаг ийм ном байгаа. Тэгэхээр чи яг та нарын көсөлтөөр одоо албан засаг профессор нар дэлгэхдээ бол юу тийм оюутнуудын гараа аваад болохоор юм гаргаад гэдэг байсан байхгүй. Би тэгэхэд нөгөө тэнхвэр эрхлэгчээс хүмүүлгийн их зөв. Олон улсын харилцааны тийм. Тэгээд хийсэн. Тэгээд оюутнууд нэрийг ашигладаг гэсэн. Үнэ. Миний үед л их ашигладаг байсан. Одоо оюутнууд одоо бас их нөгөө ийм жоохон юм уншчихад шалгалдах домор байхгүй. Тий. За тэгэхээр 1990 онд таныг нэвтрүүлгийнхэн танилцуулахдаа би бас дурдсан. Та бол хуучин тогтолцооны үед намын төв оронд ажиллаж байгаад за ингээд өөрчлөлт шинжилтээ зэрэгцээд Монгол улсын гадаад явдлын яам тухайн үеийн нэршлэр гадаад явдлын яам байсан баха. Гадаад явдлын яамд ажиллаж ирсэн ийм хүн. Тэгэхээр тэр 90 онд өрнөсөн 89 оны сүүлээс эхлээд 90 онд өрнөсөн өөрчлөлт шинжил. За магадгүй тэрнээс өмнө зөвлөлт холбоот өрнөсөн холбоот улсад өрнөсөн перестройкач гэдэг юм уу. Энэ бүхэн манай гадаад бодлогот зарчмын хувьд ямар өөрчлөлтийг авчирсан бэ? Тэгэхээр ийм наад чинь бол одоо өнөөдрийн чивтрийн ярих гол асуудал мөн л дээ. Би чинь бол гинтл яхад одоо өсрээд энэ гадаад яамд ирээд элчин сайд орчихоо гэхдээ би ардын дипломатаар бэлтгэгдсэн хүн шүү дээ. Монголын гитан наримтын байгууллагын холбооны гүйцэтгэх хороо гэдэгт би дооджтнаас нэглээд орлого даргын хөвлөж тэгж бэлтгэж төв ороонд очсон. Төв ороонд очсон үед бол би бас их хурлын депутат байсан. Тэгээд нөгөө гадаад бодлого аюулгүйдийн байга хороонд бас удирдах тушаалтанд байсан. Ингээд өөрөөр гадаад харилцаагаар би ингэж зүгээр ажиллаараа бэлтгэгдсэн учраас гадаад яам намайг тоож авсан болов гэж бодож байгаа. Тэгээд одоо 90 он гэдэг бол яг л би гадаад харилцааны яамд очсон юм зүйл л дээ. Тэгэхээр яагаад ингэж өөрчлөгдчихвөө? Юу нь өөрчлөгдчихвөө гэхээр одоо нэр 90 оноос 90 оныг тэрнээс өмнөх үедээ 90 оноос хойш тэрнээс өмнөх үедээ харьцуулах юм бол үүндээ өөрчлөгдөөгүй юм байхгүй шүү дээ. Бүх зүйл өөрчлөгдсөн. Бүх зүйл өөрчлөгдсөн. Яагаад вэ? Яагаад гэвэл олон улсын харилцаа тэр чигээр өөрчлөгдсөн. Тэрний гол үндэс бол одоо социалист
лагер гэж байна та. Социалист лагер задран ус. Тэрний гол хүчүүлж ирсэн зөвлөлт холбоот улс задран ус. Тэрнийг зангидж байсан эдийн засгийн талаар зангидж байсан эдийн засгийн харилцан зөвлөлд нэг СЭВ гэдэг байсан. СЭВ задран ус. Варшавын гэрээгээд нөгөө цэрэг улс төрийн харилцааны одоо гол төв болж байсан тэр гэрээ хүчингүү бас. За ингээд гадаад орчин үнцээр хөрчлөгдөж. Тэ. Энэс өмнө бол одоо манай гадаад харилцаа бол нэг үгүй хэлэхэд одоо социалист системийн хүрээнд л байсан шүү дээ. Зөвлөлт толгойд улсыг дагадаг байсан шүү дээ. Тэ. Энэ бол ямар ч нууц биш шүү дээ. Ингээ гадаад орчин маань ингээд өөрчлөлттэй зэрэг дотоодоо бас өөрчлөлт хийх хэрэгтэй биз дээ. Дотоодын өөрчлөлтөөр бол одоо 92 онд шинэ үндсэн хуультай болсноод одоо гол болгож үзэх хэрэгтэй дээ. Суурин тавигдж байна. Тэгээ шинэ үндсэн хуультай болонгууд чинь одоо юу гэсэн шүү дээ. Гадаад харилцааны тодорхойлсон шүү дээ. Нөгөө олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх хэмжээ зарчмыг өрөмтөлж инкиг хэмсэн гадаад бодлого явуулнаа гэд тэр үндсэн хуулинд тэгэл заачгсан тэр заалтны дагуу юугаа өөрчилж ирсэн юм шүү дээ. Тэгтээ яг үндэ бол 90 онд манайх нөгөө шин зам руу нөхцөл байдлын шин зам руу орсноос өмнө бол гадаад ертөнцтэй харилцаж ирсэн шүү дээ. 89 онд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Бекер ирж ирсэн. Эхлээд 89 онд ирлээ тий. Эхлээд 89 онд орж. Хувьсгалын өмнө гэсэн үг байна. Тий, хувьсгалын өмнө ирээд. Тэгээд бол Америк одоо танайх бол агуу их хоёр хөрштэй ороо. Манайх одоо танайг одоо альч талаар одоо дэмжие. Одоо 3 дахь хөршийн ёсоор одоо харьцаж болно шүү гэсэн үг хэлчихэд явсан. Их том үг. Тэгээд дараа нь 91 онд буцаад ирээд ирсэн. Тэг 91 онд бол 2 дахь байсан. 91 онд ирэхдээ бол одоо хамтын ажиллагааны зөндөн одоо саналуудтай хандивлагч одоо орнуудын бүдэг байгуулж танарт туслая. Бид нар ганцаараа биш. Ингэж ихэлсэн. Тэгээд юу 89 онд чинь юу хоёр хөршрүүгэн гадаад хэргийн сайдын төвшөнд одоо гомбсрын сайд хятад ажиллаад хятадын гадаад хэргийн сайд Сэнчичингой Монголд ажиллаад бас энэ 5-6 сарын зайтай хоорондоо тэр бас түүхэн альчилтай. Яг тэгвэл тэр үед хятад Монголын харилцаа бас тий асуудалтай болоод хойдолтой ч гэсэн ядгаагүй. Ингээд урьдчилсан ийм сайхан бас ажил төрлийн яриа хэлцээрүүд хийгээд айлчлууд хийгээд ингээл одоо тэгээд тэр түрүүний ярьсан одоо үндсэн хууль юу руугаа ороод тэгээд яг энэ чинь юу шүү дээ. Тэгээд 90 оноос бүр гадаад харилцааны төвшөнд яамны төвшөнд биш төрийн өндөр хэмжээнд очоор төвөрөнгөлөгчийг хятад Орос хоёрт хоёуланд нь альчлуулсан. 90 оны ихээр. Тий. Ингээд юу үндэсний аюулгүйн зөвлөл гадаад харилцааны яам, батлан хамгаалах яам ингээд цөмөрөө хоёр талтайгаа идэвхтэй харилцаж ихэлсэн. Тэр үед гол нийтийн байгууллагууд хүртэл одоо маш идэвхтэй харилцаж ирсэн. Би тэр гадаад төвөр ондоочгоос өмнө бол одоо хятад руу тэр гитав найрамдлын байгууллагын шугамар бас парламентын гишүүнийхэн шугамар очоод тэр байтгаа бүр цаашаа Австрали, Шинзланд руу очиж тэр үед бол ойлгомжтой төв хороо бол надад одоо удирдамж өгч байгаа шүү дээ. Чи тэр Австрали, Шинзландд очоод чи их хурлын гишүүний хувьд одоо бүх төрлийн ийм харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэдэг утгаар яриа гэж. Би тэгээд тэнд очиж тэгж яриад тэгээд тэрний мөрөөр чинь одоо хойд жилд нь тэр Австрали Шинзландаас парламентын төлөөлөгчдэр тэрний хойд жилд нь дүгэрсрэн сайд одоо
тийшээ бүр төрийн ажилдаар яваад гэх мэтэр ингэж одоо хоёр хөрштэйгөө бодоод одоо гадаад төрөлхтөйгээр харилцаж эхэлсэн. За тэгээд Бекерийн ажилтныг дурдсны хувьд бол одоо Бекер бол хандивлагч орнуудын бүлэг байгуулж танаад туслая гэдэг санаагаа хэлэхээр барахгүй. Одоо Америк бол үнэхээр энд бүр толгойдон оролцоод оролцохдоо Япон улсыг та нар тэргүүлээч энэ бүлгийг гээд бүс нутгийн орны хувьд. Тэгээд үндэ Япон бодвол одоо тэр манай зүйлээ ер нь хандивлагчдын зөвлөгөө гэж нэрлэлсэн. Тийм ээ. Жил болгонд л одоо явж нөгөө зээл тусламж бүх юмнууд тэгээд ганцхан Японд гэхдээ хамгийн том хандивлагч нь болсон. Тэгвэл бусад орнуудаас нааш нь одоо хандуулж болох зээл тусламж эдийн засаг соёлын харилцааны юу вэ? Тэрийг зохион байгуулж өгч байлаа шүү дээ. Ингэж л эхэлсэн юм. Тэгээд 94 онд одоо гадаад харилцааны үзэл баримтлалаа гаргаад. Гадаад хөдөлгөөний үзэл баримтлал. Энэ бол одоо нөгөө шинжилгээний чинь өстой хамгийн гол цөмөн байхгүй юу? Тэрнээс хойш бол тэгэл гадаад харилцааны үзэл баримтлал байна. Гэхдээ үндсэн хуулинд тулгуурласан, аюулгүй байдлын үзэл номлолтод тулгуурласан, цэргийн номлолтод тулгуурласан цөм холбоотой. Ийм. Ер нь тэгээд гадаад харилцаа гэдэг чинь бол одоо улс орныхаа аюулгүй байдлыг тусгаарталтыг бүрэн бүтэн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг л авч явах юм шүү дээ. Эцсийн зорилго. Өөрөөр хэлбэл ер нь зүгээр их ойлгомжтой ингийн хэлээр бол гадаад бодлого гэж тийм тусдаа нэг ийм сүрхий юм байгаа юм биш. Дотоод бодлогоос урган гарч байгаа байхгүй юу? Тэ? Улс орны аюулгүй байдал, улс орны эдийн засаг, улс орны соёлын харилцаа, ард түмний амьдрал энээс л одоо бүх юм урган гардаг. Энэ юу хэрэгтэйг энэ гадаад яамныхан нэгдүгээр зохион байгуулдаг, хоёрдугаар өөрснөө очиж ярилцаж мөрийг харгадаг. Тэгээд их сайн мөр гараад, тод мөр гараад ирэх юм бол ерөнхийлөгчөө юм уу, ерөнхий сайдан айлчлуудад гэрээ бичиг болгоод тэгээд тэр гэрээ бичиг чинь одоо дараа нь бодит амьдрал болж буудаг. Ийм л журмаар явдаг харилцаа шүү дээ. Ер нь гадаад харилцаа бол одоо тэр хамгийн энгийнээр бол ерөөсөө дотоод амьдралтай бүрэн холбоотой гадаад харилцаанд бол дандаа дипломат албаны сургууль төгссөн улсууд байх ёстой гэж бас нэг тийм жахан туйлшрал байдаг л да. Тэгвэл эцсийн эсрэг бол Монгол сэтгэлтэй, монголоо мэддэг, амьдралаа мэддэг хүн байх ёстой. Тэгтээ элчин сайдыг дураараа бүрдэг тийм юм биш. Энд чинь засгийн газраас ямар өдөрнөчтэй ямар юутай явсан энийг бол засгийн газраас шууд авна, гадаад яамнаас шууд авна, ерөнхийлөгчийн тамган газраас авна. Тэгээд нөгөө бусад холбогдох яамтайгаа ярилцсан тэгжээж одоо дуурдаг, тэгжээж хөгжүүлдэг тийм л алба юм л да. Тэгээд одоо үзэл баримтлалаа бол одоо чи мэдж байгаа шүү дээ. Одоо манай үзэл баримтлал бол одоо энэ гурван чухал агуулга нээлттэй бай гэсэн. Эвсэлд нэгдэхгүй гэж хэлсэн. Олон тулгуурт одоо харилцааг явуулна гэж хэлсэн. Энэ гурав ч л одоо нөгөө шинтгэлийн чинь гурван гол шүү дээ. Нээлттэй хэрэг ойлгомжтой да тийм ээ. Одоо улс төрийн эдийн засаг соёл боловсрол бүх талаар нээлттэй гэсэн. Тийм ээ. Эвсэлд нэгдэхгүй гэдэг бол маш утгатай. Эцэст манайх чинь хоёр том одоо авраг хөршийн дунд байдаг учраас аль нэг нь одоо хазааж гүйж болохгүй шүү гэсэн ийм утга. Ягаад гэвэл урдын түүхэнд бол тийм байсан учраас. Тийм зөв андарч хятадтайгаа муудсан сууж яасан шүү дээ. Тийм ээ. Ингэж болохгүй гэдгийг зааж өгсөн. Тэгээд өргөн утгаараа бол аль ч оронтой ингэж яаж болохгүй, эвсэлд орохгүй. За хоёр хөршийнхээ аль нэгэнтэй
аль нэгний талд орж маргалдахгүй. Нэгнийх нь эсрэг нөгөөтэй гэсэн. Нэгнийх нь талд орж нөгөөтэй гэсэн. Тий, нэгний талд орж нөгөөдхийн эсрэг явахгүй. Тэгээд чаашлуудад бол одоо нөгөө юу шүү дээ. Нутаг дэвсгэр дээр тэр аль ч орны цэргийн хүчийг байлгахгүй. Ягаад гэвэл өмнө нь одоо нөгөө гашуун туршлагатай 66 оноос хойш зүйлтийн цэрэг манай урд хил дээр хятад Монгол хил дээр байсан. Эний чинь одоо гаргаж иж хятад Орос Монгол гурвын харилцааг тэгшдэг юм шүү дээ. Тийм ээ. Тэгээ яриа хэлцээр бол бүр одоо 89 оноос ихсэн. Тэгээд одоо хятадын талтай, Оросын талтай удаа дараа ярьсараа байгаад ингээд одоо 90 оноос цэргийг гаргаж эхлээд 92 онд сүүлчийн Орос цэрэг хойд хилээр нутгургаа бутсан. Тэгтээ зэрэг чинь аяндаа нөгөө юу хятадын одоо эмзэглэл алга болчихгүй юу? Зөвхөн бид нар буюу Монгол улс руу хандсан эмзэглэл биш. Яхаар Оростой нийлээд манай хил дээр атарч ингэж одоо цэрэг барилуудад байдгийн гэдэг эмзэглэл алга бол Оросын цэрэг Монголоос гарч ихтэй зэрэг Орос хятад хоёрын сайн харилцах энэ зам нэгдээд явчихгүй юу? Ойлголцол гэж ярьдаг. Ойлголцол юм. Тэгээд Горбачов альчилсан шүү дээ хятад. Тийм 89 онд билүү? Тийм 89 онд шүү дээ. 89 онд Денисяпын тавцдаг. Тийм. Тэгээд ер нь энэ хоёр их орны маань бүлээл тэндээс ихсэн шүү дээ. Тэгтээ манайтай бас ер нь бол түүхэн утгаараа бол энэ одоо хоёр аврах хөрш маань хоорондоо уулзаад ярилцахад манай асуудал ямар нэг байдлаар хөндөгдөг л байхгүй дээ. Тийм. Ямар ч цаг үе. Тэгэхэд чинь Горбачовын ачааллын үед хөндөгдсөн шүү дээ. За тухайд бол одоо агуу их Денисяпын болоод Горбачовтай уулзахдаа одоо Армонгол гэж ярьж ирсэн тийм ээ. Энэ армонголчнууд бол одоо түүхээр манай байсан юм шүү дээ. Тэ та нар одоо ингээд одоо учир үрдүгөө нэгтгэсэн юм гэх маягтай яриад энэ бол бид нар их имзэглэмээр тэгтээ тэр ухаантай холын бодолтой хүн болгоороо тэр ярианыхаа төгсгөлд хэн хүлээж авахар нэг үг хэлсэн шүү дээ. Тэр нь бол урд түүхэн төнгөхөө болио змөр. Уршаа харж яа. Тэр бол манайд ч гэсэн маш их холбогдолтой байхгүй. Түүхэн утгаараа хятад Монголын харьцаач тэр дээр үеэс эхлээд муудалцсан, сайдалцсан одоо зөндөө юм байна шүү дээ. Тэгээд одоо зөвхөн сүүлийн гэхэд одоо хулааны үе тийм үү? Юааны гүрний үе. За тэгээд одоо дайн тавилтантай байсан үе. Тэгээд тэр хятадын одоо дээд удирдлага бол Денисяпны тавьсан тэр томьёогоор энэс хойшлууд уршаах юм ярьж муудалцахгүй шүү. Түүхээ эргэж харж. Тий. Одоо уршаа өмнөх юм ярьж төнкөлцөхгүй шүү. Уршаа харж одоо юу яа? Сайн харилцаа хүчүүлье гэж. Ингээд тэгээд одоо манай харилцаа чинь их төвлөрсөн шүү дээ. Яг тэр би одоо хувьдаа азтай хүн гэж боддیں۔ Ягаад гэвэл 94 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал маань, гадаад харилцааны үзэл баримтлал маань энэ батлагдсан хойно нэгдүгээр. Хоёрдугаарт бол 4 сард тийм ээ 94 оны 4 сард хятадын төвийн зөвлөлийн дарга засгийн газрын тэргүүн гэсэн шүү дээ. Липиангоо ирээд найз харилцаа хамтын ажиллагааны гэрээ гэж үндсэн гэрээгээ тим нэрээр шинжилсэн. Хоёр талын харилцааны томьёоллоо. Хоёр талын харилцааны хүрээ. Энэ чинь бол одоо маш чухал. Яг чи бол уншсан байгаа юм да 6 зүйлтэй юм гэрээ. Энэ 6 зүйлүүд одоо хүртэл үйлчилж байгаа би цаашдаа 100 жил үйлчилж чадхаар гэж бод.
энэ дээр бол би одоо гадаад харилцааны сайдаар олон жил ажилласан гомцрон найзгаа одоо бас зөв дурдмаар байна. Энэ гэрийг байгуулах гэж үнэхээр одоо зүтгэж хятад улсад одоо очиж айлж ерөнхийдөө тохирсон юм шүү дээ. Тэгээд дараа нь одоо GPN-ийг зэнд гарын үсэг зурсан. Одоо ч гэсэн харилцааны их үсэг болсоор байгаа. Энэ бол энэ алхмууд бол одоо нэг манай харилцааны шинтгэл. Ингээд хоёр угаасаа үндсэн юундаа заасан одоо нэг үзэл баримталтаа заасан гол 5-6 байдаг шүү дээ. Нэгдүгээрт бол 2 хөрш тийм ээ. Тэгээ би энэ 2 хөршийг ярьж байна тийм ээ. Дараа нь одоо хагас дутууч гэсэн одоо нэг хөгжилтэй орнууд буюу Америк, Япон гэд тэгээд одоо Герман гэд ингээд яалаа. Одоо энэ шугам одоо тэгээ яаж хөгжиж байгаа чи харж байгаа шүү дээ. Одоо ингээд мөн саяны жишээгээр бол Герман, Франц, Англи ингээд Америк, Япон хоёр бол одоо үнэхээр одоо байнгын тийм сайхан харилцаатай байсан. Дээр нь одоо сүүлд нь 2010 онд нэг үзэл баримтлалыг шинжлэн найруулж тодтгосон шүү дээ. 11 онд. Тэн дээр бол одоо бид нар чинь юу Солонгосыг нэмсэн тийм ээ. Энтхийгээ нэмсэн. Туркийг нэмсэн тийм ээ. Ингээд үзэхдээ зэрэг чинь нөгөө үзэл баримтлалын маань одоо тэр хоёр дахь том хэсэг буюу одоо хөгжингүй орнуудтай харилцаагаа сайжруулах бодлого маань яаж хэрэгжиж байна вэ тийм ээ. За гурав дахь чинь бид нар чинь Азийн улс гэдгээ нэг сансан шүү дээ тийм ээ. Бид нар чинь Аз төврөгөө хандах хэрэгтэй байна. Тэгээд Азийн орнуудтай чинь бид нар одоо ер нь цөмөрөнтэй сайн харилцаатай боллоо. Аз номхон далайн хамтын ажиллагааны бол нэг чухал одоо гишүүн бид нар болчихлоо. За цөмөрөнтэй сайн харилцаатай болчихлоо. Цөмөрөнд харилцаач цөмөрөнд одоо харилцааны төвшиг нь өөр байж болно. Байдаг ч угаасаа тийм л байх хэрэгтэй. Гэхдээ цөмөрөнтэй сайн харилцаатай болчихлоо. Тийм ээ. За тэгээд дөрөв дэх одоо бас нэг том чиглэл бол хуучин найз нараа хайж болохгүй. Бид нар чинь социализмын үед одоо хичнээн одоо тийм ээ. Одоо нэг Куб, Лаос тэгээд одоо хуучин социалист орнуудтайгаа одоо ойр дотн харилцах хэрэгтэй. Тэгээд цөмөрөнтэй төлөөлөх солилцоод яваад одоо ингээд харилцааны төвшин сайжирч штэ. За тэгээд тэр дотроо бол ингээд одоо хоёр хөвштэй гэхээр одоо Оросын холбооны улс дотроо бол бид нар хуучин Оросын холбооны зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан тэр одоо улсуудтай ч гэсэн одоо сайн харилцаатай болохын төлөө ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд одоо бол ухаандаа юу юм л да. Бидний тэр нөгөө хинийч талд орохгүй гэдэг буюу тийм ээ. Альва нэгэн эвсэд яваад аль нь юу хоёр хөршийнхээ аль нэгэнтэй хавсадаж юм уу одоо хамтарч гурав дахь хөрш өөр газар руу яахгүй гэсэн тэр санаагаар чинь одоо энэ Украинтэй холбоотой асуудлаар бол манайх нэгдсэн үндэсний байгууллагууд ч гэсэн одоо энэ Оростой харилцах харилцаанд ч гэсэн Украинтэй өөртөө харилцах харилцаанд ч гэсэн бид нар ийм төвөгч гэсэн ийм байдалтай байгаад байгаа байхгүй юу? Би тэрнийг бол маш зөв гэж боддог. Эцсийг бол биш л дээ. Украин Орос хоёрын хооронд газар нутгийн маргаан гараад уул нэг улс байсан тийм ээ. Тэн дээр нь тэгээд одоо Америк, НАТОгийн орнууд одоо орж гисэн нь энэ ингээд Украин бол одоо нэг үгэлэхэд хөгжимгүй орнуудын зэвсгийн тийм туршилтын талбар болоод шүү дээ. Миний л одоо үзэл бодол тийм л байна. Ойлголт бол тийм л байна. Тэгээ энэ асуудлыг одоо тэгээд тэр нэгэнтээ юм болсон учраас олон улсын хэмжээнд ярил зохицуулах асуудал нэг зүүнцний байгууллага дахин одоо юу ажил байна тийм ээ. За тэгээд одоо хөгжингөө бусад орнуудтай гэдэг
За энд бол одоо түмэн жишээ ярьж болно. Тэгэхээр ингээд одоо ухаанд манай гадаад харилцааны одоо үзэл бодол шинжил маань амжилттай хийж байгаа гэж үзэх хэрэгтэй. Тэгэхдээ энэ бол одоо бид нар яг харилцааныхаа шинжилгээг ярихаар ийм болчиход байна шүү дээ. Энэ чинь бол эцсийд ярих юм бол ч өдөр 20 дугаар зууныг яриад байна. 21 дугаар зуунд бол ороод бас тийм юу шүү дээ. 21 дугаар зуунд дэлхий ороход бол ингээд одоо нэг хуучин хүйтэн дайн зогсчихсон чинь даяаршил гэдэг юм одоо гарч ирээд тэгээд одоо сайн муу бүх юм даяарсан гэж өвчин хуучнаасаа эхлээд тийм ээ. Тэгээд одоо гадаад харилцааны бас онд үзэл юмнууч бас их өөр болж судлаачид бол янз бүрийн юмнууд төвшүүлж байсан шүү дээ. За тэгээд ер нь зонхилдох нь бол энэ либерал ардчилсан одоо үслийг дагсан харилцаа тийм ээ. Тэгээд бол бас одоо энэ яаршил гэж чинь энэ одоо нөлөөндор улсуудын бие даасан байдал яах юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. Хүний аюулгүй байдлын асуудал их яриад эхлэхдээ зэрэг нэг ардчил юугаад яриад эхлэхдээ зэрэг улсын аюулгүй байдлын асуудал юу болох юм бэ? Аль нь приоритет, аль нь гол юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд одоо нэг Бисжинский митинг амар авраг судлаачид бол айгүй бол энэ дээр бол тийм эмгсэн бараагүй байдал шиг үүсэж магадгүй юм шүү гэсэн. Энэ соёл иргэншлийн хоорондын одоо мөргөлдөөн их болж магадгүй гэсэн. Одоо яг л болж байгаа шүү дээ. Одоо энэ юу Хамас Израилийн дэжин соёл иргэншлийн мөргөлдөөн шүү дээ. Тэрнлүү чинь ингээд арабын ертөнцид татгадаж орох гээд байгаа шүү дээ. Ороодч байна гэж хэлж бодохоор байгаа шүү дээ. Ингээд тэр гадаад харилцааны том онолч чинь өнөөдрийн одоо бид нар амьдарч байгаа ертөнцийн гадаад харилцааны эвгүй талыг урьдчилан сануулсан байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр манай Монгол улс бол энийг ойлгож мэдснээрээ бол тэр одоо гадаад харилцааныхаа үзэл баримтлал, аюулгүй байдлын үзэл баримтлал тийм ээ цэргийн номнол энэ үндсэн хууль одоо энэ хэдэн баримт бичгийнхэн үзэл санааг одоо өстой чин шударгаар биелүүлж явах ёстой. Гадаад харилцааны үгүүрэг ерөөсөө тийм юм. Би харин ч би одоо тэтгэвртэй гараад нэлээд жил болчихдоо ч гэсэн гадаад харилцааныхаа энэ явж байгаа чигшмүүгүүдэд их биш ажигладаггүй яхаа тэ. Одоо бол их л зөв яваад байна гэж ингэж боддог. Ондын хувьд бол одоо ингээд юу шүү дээ. Онлын хувьд бол саяын тийм одоо гадаад харилцааны ондууд байна. Тэгтээ гол нь прагматик байна. Прагматик байх нь одоогийн энэ одоо гадаад бодлогын гол шугам практиктээр баримтлах гол шугам юм болов уу гэж ингэж бодоод байна. Бусдаар ямар нэгэн үзэл ондыг дагаад ингээд одоо туйлширч ерөөсөө болохгүй болов гэж бодоод байна. Тэгэхээр сая би таны ярианаас хэд хэдэн чухал санааг олж шаарлаа. Нэгдүгээрт өмнө Гомсронгоо бас өөрөө манай нэвтрүүлэгт орж ирсэн. Тэгээд тэр 1980-ад оны дунд үеэс эхлээд бид нэр зөвхөн 90 оны хувьсгалаар биш тэрнээс өмнө одоо зөвлөлтөөс гадуур харилцах оролдлогуудаа хийж исэн гэдгээ ярьж исэн л да. Одоо 3 дахь ертөнцийнхэнтэй уулзаал эхлэхээ холбоодохтой бол сая таны Шинэ Зеланд, Австралид очисонтой адилхан жишээ тий бүгд найрамдах хятад улсууд очисонтой адилхан жишээ. Иймэрхүү зүйлүүдийг ярьж исэн. Түүнээс гадна 89 оны Дэн Сяопины Горбачевтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн үг бол нөгөө бидний ярьдаг. Та сая бас дурдаад өнгөрлөөр Дэн Сяопины прагматик бодлогыг л харуулад байна шүү дээ. Бид нэр түүхээ онгоцгоо үйл явж. Тэгэхээр энэ хоёр хөршийн хооронд гарсан харилцааны дулаар одоо харьцангуй дулаарж байгаа үйл явц. Олон улсын харилцааны системд гарсан өөрчлөлт гэдэг ч юм уу. Энэ нөхцөл байдал нөгөө үзэл сурталын зөрчлөөс ангижирж байгаа нөхцөл байдал чинь бидний гадаад бодлого шинтгэлийн нэг үндэс нь болох гээд байна. Гадаад хүчин зүйл нь болох гээд байна тий. Тэнгүүд дотоод хүчин зүйл талаас авч үзэх юм бол бас надад нэг асуулт байдаг юм. Би өмнө бас одоо ингээд бид нар энэ 94 оны гадаад бодлогын үзэл баримтлалаараа маш зөв зарчмыг тогтчихжээ. Одоо таасаа хэлж нээлттэй инхийг эрхэмсэн эвсэлдүүл нэгдэх олон тулгуурт гэл.
Энэний буйнд бид нэр одоо энэ Орос Украины дайны явцад Израиль Хамасын асуудлын явцад бид нар ажирахгүй анжин шамгаа барай яваад чадж байна гэж. А тэгэнгүүт тэр яг та тэр үед тухайн үед шийдвэр гаргах бүр төвшөнд байсан хүний хувьд энэ 94 оны гадаад дуудлага үзэл баримтаар туссан манай гадаад дуудлагын үзэл санаа нь дипломатуудын дунд, шийдвэр гаргагчдын дунд, хууль тогтоогчдын дунд нийтээр хүлээн зөвшөөрөгдөжсэн зүйл байсан уу? Эсвэл тэр дунд одоо юу гэдгийг Оросыг дагж Оросын холбоотон байна, Беларусь шиг ч юм уу бай. Эсвэл бүр Хятадыг дагж Хятадын холбоотон бай гэдэг. Эсвэл бүр Америкийн шууд холбоотон болъё гэдэг тийм эсрэг саналууд байсан болов уу гэдэг. Байсан. Юу шүү дээ. Ерөөсөө чиний яаж санаалууд ийм л байна шүү дээ. Гадаад хүчин зүйл одоо байсан нь бүр тодорхой тийм ээ. Тэгтээ бас дотоод хүчин зүйл байж таарна гэж чи хэлж байна. Тэр зөв шүү дээ. Дотоод хүчин зүйл байсан. Ер нь бол юу шүү дээ. Би одоо намын дуурайд үжил суртаа асуудал хэрэгжижсэн хүний хувьд хэлэхэд бол ер нь нийгмийн дотор байна шүү дээ. Социалист хатуу чиг шугам тэр дотроо одоо зөвлөлт холбоод улсын одоо давмгайлах бодлогын эсрэг ард түмний уур амьсгал бүрэлдэжсэн юм шүү дээ. Социализм үед 80-ад онд гэсэн үг тий одоо тий 80-ад оны дундаас хойш 80-ад оны дундаас л хойш тэгээд 89 он гэхэд одоо хурц хэлбэрлэг ороод 90 онд одоо ингээд бүр ил гараад анхны ардчилсан сонгуулиар чинь одоо ер нь би хацсангүй маш хурдан одоо зөв өөрчлөгдөд гэж бодсон шүү дээ. 90 он нөгөө анхны ардчилсан сонгуул хийгээд тэгээд нөгөө одоо шинээр гарч ирсэн хүчин маань сонгуульд одоо эрхтэй гэж оролцоод хуучингод ганц дан биш. Тэгээд би одоо 15% суудл аваад юм дотор парламентд байраа эзлээд өөрөөр хэлбэл төрийн бодлогын болох төвшөнд очсон байгаа шүү дээ. Ийм юм. Тэгээд юу шүү дээ. Ер нь тэр зөвлөлтөд бод улсын одоо хамтран ажиллагаа талаар гарсан юм бол 2-3 үндэс бий л дээ. Одоо тэр үед бол бид нэр Эрдэнтийг одоо ёстой ингээд залбирдаг л одоо ганц үйлдвэр минь байгаа биз дээ. Сайлын үнэ гэж нэр. Тий, сайлын үнэ гэдэг маань. Тэгэхээр Эрдэнтийн шин байгуулсан гэрээ хэлцээд бол газрын төлбөр мөдвөргээл ярих юм бол зөндөө одоо манайд ашиггүй юмнууд байсан. Гарч байгаа бүтээгдэхүүнийг одоо худалдан авах үн додгондоор зөндөө юм байсан. За ингээд тэр нь одоо ард түмэнд бүр яг өнөөдөр нь мэдчихсэн зүйл. За хүний сэтгэлээс гардггүй бас хэцүү юм бол одоо тэр 30-аад оны сүүлийн хэлмэгдүүлэл энэ төр байхгүй. Яг үнэ. Энэ чинь ард түмний сэтгэлд ерөөс гардггүй юм байна. Одоо ч арилаагүй байна. Одоо ч гарахгүй. Тэр чинь хүний антигаар бод. Манай хоёр жирэмтгий сайд тийм ээ. Гих мэтлэнгээр одоо хичнээн 100 ч юм. Тэгээд одоо ламнар одоо манай скетний давхар тэр үеийнх нь бол скетний. Тэгээд олон хүний хамаатан садан үгүй юм ээ. Тэгжсэн зөвлөлд бодсон өгөөмөр төсөлмжлэг гэдэг бид нар ч аваад байсан. Бид нар тийм тэжээврээр суулчихсан байсан байхгүй юу? Тэгээд тэжээгдээд байсан нэг үндс даад давсгүй өрөнд орсон. Энийг чи ард түмэн мэдлгүй яах юм. Тэгэхээр чин ард түмэн ч бас гэсэн өөрийнхөө удирдагчдыг ийм байдалд оруулчлаа гэж бодхоос өмнө энэ Оросд одоо бид нарыг ийм байдалд оруулчлаа гэж бодож ирсэн шүү дээ тэр үед. За зөвлөлтийг шууд буруутгасан шүү дээ. Тэгээд тэр их өрөөг устгах гэж одоо энийг арилгах юу ч маш хүнд хэд хэдэн шаттай хэлцээрээд яваад англиэд бол одоо тэр зөвлөлтийн тал чинь бол 85% бид нар чөлөөлчих ёо. 15% та нар төлчих гэсэн. 15% төлнөгүүд манайх 10, 20, 30 жил өөрсдөө доёорч төлж чадахгүй байхгүй. Тэгээд маш олон талын хэлцээний үндсэн дээр манай ёстой гадаад бодлого төр засгийн бодлого гэдэг чинь гадаад харилцаагаар илэрдэг энэ юугаар явж нэг юм 5% дээр тогтсон шүү дээ. 5%-ийн тэгээд төлөөд
энэ их өрөөс салж бид нар тэр урд үеэс уламжлагдсан чиний тэр асуугаад байгаа тийм зовлонтой одоо ужиг тийм өөрийн үеэс салсан чинь тэр шүү дээ. Тэгэхээр нийгэмд бол зөвлөлтийн эсрэг үзэл бас ер нь 80-аад оноос эхэлж төлөвшөөд тэгэхээр нөө шийдвэр гаргах гадаад бодлогын үзлөөрөнд батлагдах гэсэн их тэр бол их хүчтэй нөлөөлсөн байна. Тийм учраас бид нар зөвлөлтийг дагая одоо нөө шинэ байгуулагдж байгаа Оросын холбооны улс гэсэн үг шүү дээ. Оросыгоо дагая, Оросыгоо дагсан дээр гэдэг санаа бол 90-ад оны их үеихэд биднээс арилцсан байсан гэсэн үг. Ер нь тэгэхэд дууд ба шүү дээ. Нөгөө хэлэхэд ба шүү дээ. Нөгөө өөрийнхөө эдийн засгийн бяр чадал явж ирсэн замаа за тэгээд өөрийн одоо бид нар чинь нөгөө социализмын юунаас салжихтай зэрэг ямар үзэл онолоор явах вэ гэдэг чинь бүдэгхэн байсан юм шүү дээ. Тэр үед бол хүмүүс одоо ер нь тусгаарлагдсан энэ байдлаараа явж болох юм биш үү гэсэн сэтгэлгээ байсан. Тийм учраас анх эхлээд бол одоо тухайн цагтаа ирэх ирсэн нам бодод төв үзлэгдэг томхогдсон шүү дээ. Нагарч байна үү? Нагарч байна. Тэгэхэд миний мэтийн одоо хүмүүс бодод энийг дэмжээгүй. Яагаад гэвэл юу нагарч байна үзэл бодол одоо хоосон шалгалт тулгуурласан энэ үзэл бодол хэдийгээр одоо сайхан боловч төв үзэл гэж хэлэхэд сайхан боловч нөгөө юутай чинь зөрчилж их гэж байгаа шүү дээ. Нөгөө одоо тарилцааны үзэл баримталтай. Хоёр нөгөө тэргүүлэгчглэр одоо тэгш тэмцвэртэй харилцана гэж бичсэнтэй чинь зөрчилдөж эхэлж байгаа нэгдүгээр төв үзэл. Тэгээ хинтээ бид нар төв үзэлтэйгээ харьцахгүй байх юм уу? Тэгэхээр төв үзэл тэр Швейцарт яаж төрөөд дайны нөхцөлд яаж тэр агуулгыг одоо бодож тэр түүхийг бодож тэр газар зүйн байдлыг бодож яахгүй тэгээд тунхаглаж болохгүй байна. Тэгээ бид нар 21 оноос социализм гэж явуулсан улс тэр үед бол баш тэ социал-демократ үзлээр явах ёстой байсан юм аа. Тийм үзэл бодолтой хүмүүсийн нэг нь бий байсан юм аа. Тэгэхэд нөгөө юм ингээд шуурган болж байгаа юм шиг ихтэй зэрэг чинь байна шүү дээ. Социал гэсэн үг гарууд ер нь социалист гэж нөгөөхөө хамгаалах гэж гэсэн ийм бодол байсан. Тэгээд чи одоо хартаа одоо Монгол ардын нам одоо социал демократ үзлээ авч байгаа шүү дээ. Анги арга байхгүй шүү дээ. Бид нар өнгөрсөн түүхээ нэгдүгээр бодох хэрэгтэй. Хоёрдугаар ард түмний толгой тархинд юу үзсэн мөлий гэдгийг бодох хэрэгтэй. Гуравдугаар хамгийн гол нь энэ гадаад ямар үзэл онолыг авууд манайд идэж урах вэ? Тэрийг яаж Монгол социал демократ үзлүүд угаасаа юу шүү дээ. Угаасаа манайд тэр 20-д оноос л одоо төлөвсөн тэр хөрсөндөө зүгээр одоо зөв ингээд явхад өөрөө сосын тэрнгээд байгууллагатай жоод улсын байгууллагатай төлөвшгөлөх юмтай зөндөө олон одоо юу хамтран ажиллах байгууллагатай ийм л байх ёстой байхгүй юу. Тэгээ бид нар чинь тэгээд нөгөө төв үзэлгэж гад жаахан нэрлэгээ зүүн төв мүү гэж явж одоо нэг юм тэгээд социал-демократ үзэл хамгийн зөв байна гэж ингэж яллаа шүү дээ. Тэгэхээр гадаад бодлогын асуудал руу эргээд орох. Та бол гадаад бодлого дээр гадаад харилцаан дээр бид нэр прагматизмаа баримтлах хэрэгтэй гэж хэлж байгаа. За тэгэхээр прагматик байна гэхээр бас нэг тодорхой асуултууд байдаг. Тодорхой тулгалтууд биднэрт их гүрнүүдээс ирдэг. Зөвлөлт холбоотой улс бол жишээлбэл биднийг үндсэндээ бараг одоо манай тусгаар тогтнол бие даасан бүрэн эрхт байдал дээр. За бие даасан гэж хэлж болохгүй. Тусгаар тогтнол дээр дэмжлэг үзүүлснийхээ хариуд манайд бол гадаад бодлогын тулгалтуудыг хийдэг байсан. Тэ хүтэн дайны онцлог өдр. Их гүрнүүдийн зүгээс хэрэгтэй болголт. Тэгэхээр яг одоо нэг олон улсын харилцаанд хэсэгхэн зуурын одоо нэг бол нэг туйлтай тэр нэг их гүрэн Америкийн нэгдсэн улс байдаг үе одоо дуусаад араас нь олон туйлд тогтож байна гэж ярьсан л да. Тэгэхээр энэ олон туйлын үед л яг бид нар ингээд прагматик байгаал аль алинтай харьцаал тэнцвэртэй яваал хинтэн одоо ковидын үе болсон ч гэсэн бүгднгээс нь вакцины аваад болд юм биш. Тийм шүү дээ. Тэгвэл энэ үе хизээ нэгэн цаг дуусахад бид нар эргээд нөгөө нэг одоо аль нэгийг нь заавал дагахур аргагүй юм улс. Манай өгөгдөл юм шүү гэдэг. Газар зүйн өгөгдөл юм хэцүү юм шүү. Ийм зүйл юм. Миний бодоход бол юм байна. Ер нь биш үү? Их гүрэн гэж бодоод их гүрэнд байд юм байна. Баг буураа улс бол баг буураа улс.
Яг тэгвэл Багбуураа улс чинь одоо эдийн засгийн талаар ингээд дутаж гарах юм байна. Санхүүгийн талаар дутаж гарах юм байна. Тэгэхээр нөгөө улс чинь одоо нөгөө их гүрэн чинь бол тусламжаа үзүүлж байгаа. Тэгээд одоо хүний юм авчихад гэдээчхэд нөгөө тийшээ яваад байна гэж байж байхгүй те. Тэрнтэй л холбоотой юм байна. Тухайд ухаандаа юу ерөн жаахан одоо шахах барих юм уу танах тэгэж гисэн юм бол байлгүй яа. Чааштаач байх болно. Тэрийг давхах ойлгох юм бол зүгээр одоо би өөртөө тулгарсан юмнаас ярих юм бол одоо Шанхай хамт ажиллагааны байгууллага тийм ээ. Энд Шанхай хамт ажиллагааны байгууллагууд одоо санаачлагчид Орос Хятад хоёр шүү дээ. Тий. Хоёулаа манайд одоо Бээжинд ярих одоо энд ярихад ингээд юу манайх гişүнээр ор гэдэг сонирхол. Таныг байх үед гэсэн үг. Адилна тий? Адилна. Тэгэхэд манайхууд одоо нөгөө үндсэн концепц хадгалаад бид нар юу яа ажиглагч бод ёо. Ингээд ажиглагч бодоод явж байгаа ямар ч хоргүй байгаа. Тэрүүн шиг л одоо бид нар ингээд тэр хизээ нэгэн цагт ямар нэгэн асуудал гараад ирлээ гэж бодоход одоо эргээд би бол нөгөө энэ гадаад харилцааны хөгжил баримтлал руу орчих хэрэгтэй. Тий, зарчмал. Тий, өөрөөр хэлбэл эндээс гажихгүй байвал бидний юу яг улсын маань одоо аюулгүй байдал тусгаарлах баталгаатай байна гэж ингэж бод. Нэг талаар байна бид нар ийм агуу их хоёр гүрэнд байны завсар байгаа маань үргэлж тийм саяын чиний цаагуур нь одоо хэлээд байгаа тэр асуудлаас бид нар хизээч гарч чадахгүй. Гэхдээ энэ хоёр их агуу юуны хүрээнд байгаа учраас бидний гурав дахь хүчин бид нарыг дагуулж чадахгүй. Төрмгийлэн ч юм уу тийм ойлголт. Төрмгийлэл юм уу тийм аль нэг энэ хоёрыг давж дагуулж чадахгүй. Тийм учраас манай би бол энэ одоо концепцийг одоо үнэхээр зөв гэж боддог. Тэгээд энэ хоёр гүрнээ одоо тэргүүлэгч гэдэг. Тэгтээ энд нэг юм байгаа шүү дээ. Тэнцвэртэй гэдгийг хадгалагдахгүй байгаа байхгүй. Орос Хятадын хооронд тэнцвэртэй харилцаа гэдэг нь. Хятад Монголын харилцаа чинь одоо намайг Бээжинд байх хооронд хамаагүй төрүүд явуулсан шүү дээ. Зөвхөн худалдаагаар биш, зөвхөн боловсруулаар биш, соёлын харилцаагаар биш. Бүр тэргүүний хандивлагч бодож явуулсан шүү дээ Хятад маань. Тийм ээ. Тэгэхэд Оросын талд бол их хоцорсон шүү дээ. Тэгэхээр энэ Орос Монгол хоёр бол нөгөө их ойрхон байсан учраас бие биендээ тэр одоо цэрэг гаргахаас эхлээд за тэгэл энэ эрдэнэтийн асуудлаас одоо энэ эдийн засаг өөр авалгын асуудлаас бас одоо бие биендээ дутуу ойлголцох юм уу? За таа яах вэ гэж одоо нэг жаахан яах юм бэ тийм ээ? Ийм одоо сэжиг гэж хэлмээргүй л юм л да. Тийм одоо болгоомжлол үргэлж байгаа. Ийм байгч бол яг Монголын талаас Оросын зүгээс Оросоос болгоомжлуулсан байж болох юм. Оросын талаас нөгөө талаасаа Монголыг бас нэг тийм бие даасан субъект гэж харьцахгүй байх хандлага байдаг болов. Тэгэхээр харин наадах чинь нөгөө үгүй инерцийн хүчгэд нэг одоо физикийн хууль байдаг. Тэр чинь одоо энэ бүр улс төрийн харилцаанд олон улсын харилцаанд үйлчлээд байна. Энэ үнэхээр энд бол шүү дээ. Хоёр талаас зөвхөн Оросч биш. Хятад ч гэсэн. Хоёр талаас инерцийн тэр юу ирээд байгаа байхгүй юу? Ирнэ. Жаштаач ирэх. Тэгэхээр тэр Мэргэн Дэн Шапангаа хэлснийг энэ хоёр тал маань одоо өөрснөө бас одоо хатуу баримтлаасаа гэж хэлэх хүсдэг. Түүхээ авах шүү дээ. Бид нар бол баримталж байгаа. Бид нар буюу манай Монгол улс бол баримталж байгаа. Бид нар аль нэгэн чи түүхэнтэй гэсэн шүү. 90-ад оны ихэнх дээр бол бид чинь одоо Орос мөрс чи хамаг нэг шашин төрийн маань юмнуудыг аваа явуулчихсан бид нар тэрнийг эргүүлж аавна юу гэдэг тийм ээ. Тэгээд нөгөө тэр хэлмэгдүүл интернэшнл бүгдүүлээ танаа манаа ингээд даамаг сүм хийдий маань устгацсан тийм ээ. Ингэдэг байсны чинь
тэр инерц. Тэрний хариу чи өөрөөр ингэж хүндлөө юм хэлээд байвал хариун заавал ирнэ шүү дээ. Тэгэхээр тэр нэг ухад төнгөхгүй гэдэг хэлмэргийн зарчмал гэж бодоод байгаа юм да. Яагаад гэвэл бид нар эндээс одоо нүүхгүй хаашаач бид нар хэдийгээр одоо удмаараа нүүдэлч бодовч хаашаач нүүх газар байхгүй энд байна. Тийм учраас энэ хоёр хүрээтэйгээр одоо эвтэйхэн уучраа олцоод бивнээ одоо хуучин үеийн төнгөхгүй шиг байж байгаа юм бодвол 3 дахь удаа хүн ирж бид нарыг явахгүй. Тэгтээ биш үү? Үжил суртал нэг соёл сурталчилгаа ахгүй энэгээр бол одоо 3 дахь ертөнцөөс ертөнцөөс энэ хил хязгааргүй бид нар руу товтлогоо ирж байгаа. Ирсэлч байна. Ирэгч болно. Энэ үнийг бид нар өөрийнх нь толгой өөрийнхөө уламжлалаар өөрийнхөө улс орны аюулгүй байдлыг үндэснийхээ аюулгүй байдлыг үндэснээс давж гарах хэрэгтэй шүү дээ. Давж л гарах хэрэгтэй. Дагаж л болохгүй шүү дээ. Юу ч байсан. Хоёр хөрсийнхөөч 3 дахь орнуудын ч нөлөө. Тий, нэг прагматикл орнолдоо чивдэр яриад байгаа прагматикл. Ерөөсө гадныхыг дагаж болохгүй. Яагаад гэвэл ерөөсө хоёр тал маань их гүрнийг дагаж болохгүй. Их гүрний сэтгэлгээ нөр, ахуй нөр, удамчлал нөр, зэвсгэн нөр, соёл нөр, хэл нөр, тийм юмыг бид нар дагаж дуурайж болохгүй. Бид нар бол өөрийн соёлтой, өөрийн төвхтэй, өөрийн хэлтэй, өөрийн оронтой хэрвээ бид нарыг яах юм бол бид нар одоо гадаад харилцааны өргөн хүрээтэй бид нарыг дэлхийгээр дэмжих нүүбэс гэдэг нүүбийн төрөлцсөн бүх байгууллагуудаас авахгүйлаад бид нар одоо тэр гол гэрээ мэрээг нүг бүд бүртгүүлж гисэн цөмийн зэвсэггүй стат усгаан одоо зэвсэгтэй бүх орнуудаар нь зөвшөөрүүлж гисэн бид нар дуурахад бид нар хэцүү байна гэхэд бид нарыг өмөрөх юм дэлхий бий болцсон байгаа байхгүй юу? Тийм учраас би бол Монголын ирээдүй сайхан байгаа л гэж боддог шүү дээ. Ганцхан өөрснөө өөрснөө бол юу зүйл байх хэрэгтэй. Гадаад харилцааг нэг шумаар нэг цонхоор явуулна гэдэг чинь тэр шүү дээ. Одоо яам болгон тэр байдгаа одоо нэрхчлөөтэй сайхан боллоо гэдэг ингээд аймаг болгон одоо өөрснөө гадаад харилцаа тогтоох гэж болохгүй шүү дээ. Энэ улстайгаа тогтоод танах тэр мужтай харилцсан тийм бараа таваараа солилцсон. Төв дээрээ тохироод гэсэн үг тийм шүү дээ. Тэгээд бид нар чинь бомбын бодлого явуулаад байгаа юм. За та бүхэн ярилцах хэвээр цаг бол үндсэндээ дууссан. Тэгэхээр таны цааш тийм бүтээлд одоо орчуулгын ажлууд одоо амжилт хүсье. Монголын одоо залуучуудын оюуныг тэтгэх олон бүтээлийг орчуул. За мөн одоо өөрөө төөрөж олон нийт түргээрэй гэж ерөө. Баярлалаа. За баярлалаа. Ер нь одоо бидний хамгийн улс орны намгадан байх болтугай л гэж байна. Тий. Одоо нэг сонгуул Монгол бодож байгаа ингээд одоо бие биентэйгээ ингээд төгсөд ингэж болохгүй л байхгүй юу. Улс орны одоо үжил санааны болон ахуй амьдралын хил соёлын нэгдэл байх ёстой. Ийм л байгаасаа гэж боддог шүү дээ. Тэгээд одоо өнөөдрийн өчүүхэн юугаар одоо юу гэдэг нэг байгууллагч гэдэг юм уу нэг хүнийч гэдэг юм уу нэг бизнесинч гэдэг юм уу ийм харьцаагаар одоо гадаад харилцаа руу одоо төрж орохгүй л энэ ингээд өвдөрч байгаа байхгүй. Баярлалаа. Их сайхан одоо ялла чи намайг одоо сайн өгдөлөө би тэгээд одоо их юм ярьж чадаагүй. Чадлаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэлээ. Эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя.